Би болохоор гүд сурын бэлтгэл 11 сараас хойш эхлээд одоо 11, 12, 1, 3 дахь сард орсон явж байгаа. За ямар ч гэсэн таслахгүй тэгээд өглөө 4-өөс босоод бэлтгэлтэй явж байгаа. Ер нь бол нөгөө өглөө босох, за тэгээд нөгөө ажил амьдралын хэм маягт өөрчлөлт орох, бэлтгэлээ тараад ажил дээр ингээ бүтээмжтэй ажиллах гэх мэт ийм эерэг өөрчлөлтүүд одоо гарч байгаагаас гадна энэ заалан дээрээ ингээ залуучуудаа хамт бэлтгэл хийхээр нэгт нөгөө хүрээлэн айгүй гоё тэлж байгаа. Дээрэс нь яг үндсэн клубийн үндсэн тамирчид хамт бэлтгэл хийдэг болохоор олон жил үүссэн туршлагатай хүмүүсээс ингээ зөөлөнгүүлт хийх хугацаанд дорчлог солилцоод ерөөхдөө ингээд ямар байдлаар зөв гүөх бэлтгэлийн талаас хол байх уу гэдэг ийм зөвлөгөөг авч гүйж байгаа учраас маш олон тийм давуу талтай ийм байгаа. За өглөө бос зураг, жин хасах гэдэг бол ерөөсөө нэг бонус те. Ер нь бол ингээд цаашдаа залуучуудаа бас энэ бүх нийтийн гүйлтэнд оролцоосоо өөрийгөө бас ингэж нөгөө сорж үзээсэй гэж уриалж байна. Тэгээд миний бол яг ихний зорилго бол одоо энэ 5 сард Улаанбаатар марафонд хагас 21 км-т гүн гэсэн бэлтгэл ер нь ингээ хийгээд явж байгаа. Тэгээд цаашдаа яг алсын зорилгоод ер нь тэгээд насан туршийн гүйлт тийм байгаа. За баярлалаа.